1923 оны 2 дугаар сарын 16-нд хүрээний анхны дунд сургуулийн тулгын чулууг 1-р сургууль эхлүүлж байсан төвхтэй. Энэ чутгаараа дунд сургууль манай улсад байгуулагдаад 93 дахь хичээлийн жилтэйгээ залгаж байна. Анх 50 гаруй хүүхдийг анхны бага сургуулиас нь сонгоо авч дунд шатны боловсрол олгох хичээл сургалтыг зохио явуулснаар Герман, Франц, Орос руу боловсрол олохоор явуулж байжээ. 93 жилийн түүхтэй тус сургуулийн хамт олон хичээлийнхээ шинэ жилээ нэлээд эхлүүлж мөнгөн хонх цангинуулан сурагчтай хүлээн авлаа. Баг боловсролын цөм хөтөлбөр амжилттай хэрэгжиж эхэлсэн. Энэ хичээлийн жил үргэлжлээд баталгаажуулж явна. Энэ хичээлийн жилийн 2015-16 оны хичээлийн жилийн онцлог бол суурь боловсрол дээр цөм хөтөлбөрийн хэрэгжүүлэх гол зорилго болгон ажиллаж сургагч багш нар маань бэлдэгдээд багш боловсруулагчид маань мэргэжлийн хувьд бэлтгэгдээд энэ хичээлийн жилээ эхлүүлэх гэж байна. Улсын ууган сургууль өдгөө 2500 гаруй сурагчтай боловсролын шинжилгээг цогц хөтөлбөрөөр хэрэгжүүлсэн лаборатори сургууль болтлоо өргөжжээ. Энэ жилд 1-р сургуулийн 1-р ангид сургууль авах ямар байна? Энд үеийн хүүхдүүд зөндөө ирсэн юм байна. Ямар байна? Гоё. Сургуультай хэр бэлдсэн? Өглөө эрт болсон уу? Болсон. Ядарч байна уу? Алтанарманлада айны шавуудлада юусэн сарын нэгэн болоод ерөөсөө миндэ баярта. Зэндэрэ гойхон зөртэй хамгаалт татан хичээлийн дэвтэр нэгээд хартгад баярлаа зэрэг тэрмэн бичээдээ сурагчийн дэвтэр. Харин анги дүүрэлт хэтэрсэн буюу 1-р ангийн 1 ангид 65 орчим хүүхэд суралцахаар болжээ. Уг нь нийслэлийн боловсролын газраас төвийн дүүргийн 8 сургуулийг хамран сургах тойргийнхаа хүүхдийг авах чиглэл өгсөн ч 1 ангид 28-аас 30 сурагчтай байх тоонхоо алдагдаж бага ангид суралцах хүүхдийн тоо 1 дахин нэмэгдэжээ. Энд хэрээрээ багшид ачаал ирдэг, хүүхдийн сургалтанд шууд сөрөг нөлөөллийг үзүүлдэг гэж ярьдаг, хаана мэддэгч өнөөхөл иргэдийн хүүхдээ өхийг хүсдэг 1, 24, 23, 84 гэсэн сургуулиудад анги дүүргэлт 2015-аас 2016 оны хичээлийн шинжилд хэтэрсэн хിവэрэл байх нэ. Сурагч хүн чинь гараа зүг өргөн. За хамгийн өндөр өргөсөн хүнийг багш нь асууна гэж хэллээ. Үгүй. Би бол хамгийн зөв сайхан гараа өргөсөн хүнийг асуув. Сурагч хүн гараа өргөхдөө яадаг байх нь вэ? Зүүн гараа доор нь тавиад, баруун гараа тэрнийхээ дээр нь тавиад, эгц шулуунаар ширээн дээр тавьчаад ингэж гараа өргөдөг. Энэ бол сурагч хүн багшаа би хариулахад бэлэн байна гэсэн тохиод байна. За гэсэн. Манай ангийнхан чинь маш сайн юмыг ойлгодог, хурдан ойлгодог сайн хүүхдүүд байна. 2 ихэр хүүхэд тэр болгон таарад байдгүй. Манай анги 2 ихэр хүүхэдтэй юм байна, тийм ээ? За. Хас тэнгис хас тэнгэр за сууж байгаарай. Часал багш нь хичээл заалж хүүхдэд таалагдсан уу? Анхны хичээлийн өдөр ямар вэ?